За сайн байцгаана уу. Манай ээлжид Монгол хоолны хичээл өнөөдөр болох гэж байна манай офис дээр. Тэгээ өнөөдөр 5 дахь өдөр 8 сарын 8-нд оройн 6 цагт хэрвээ та нар одоо ажилласаа тарж байгаа бол манай офис дээр хүрээд ирээрэй. Тэгээд бид нар энд бараг 8 хүртэл бараг байх бах. Яад бол өнөөдөр бид нар 3 төрлийн хоол хийж байгаа. Дээрээс нь ирсэн зочдтой бас хідэн тогоонуудын зааж өгөөд яаж хоолоо зөв хурдан хийх үү гэдгийг бас зааж өгч байгаа болохоор бид нар жоох энэ ч бас нэг цаг болно. Тэгэхээр өнөөдөр байж бид нар 3 төрлийн хоол хийж байгаа. Энэ 3 хоол маань ерөнхийдөө монголчуудын байнгын идэх дуртай 3 төрлийн хоол байгаа. Нэг нь будаатай хуурга, плов, одоо өөр яаж нэрлэмээр байна те будаатай хуурга өнөөдөр хийн. Ямар ч тос хэрэглэхгүй. За дээрэс нь өнөөдөр бид нар цөөвөн хийн. Цөөвөндөө бид нар ямар ч ус хэрэглэхгүй, ямар ч тос хэрэглэхгүй. За тэгээ 3 дахь юу маань төмсний хучмал байгаа. Төмсний хучмал маань бас ямар ч ус хэрэглэхгүй, ямар ч тос хэрэглэхгүй бүх юмыг нэг тоогонд. Яг бол төмсний хучмал гэхээр бид нар төмсөө тусна, махтан тусна ингээд янз янзын юм тусна хийжээж нийлүүлээд хийдэг тийм үү? Өнөөдөр би та нарт нэг тоогоон дотор бүх юмаа яаж одоо төмсний хучмал хийж болохыг өнөөдөр зааж өгнө. Тийм болохоор өнөөдөр хэрвээ боломжтой байвал бид манай офис дээр хүрээд ирээрээ миний өмнөх тавьсан зарууд дээр манай офисын хаяг байгаа. Тэгээд манай офис дээр ирээд үзээд хараад амсаад асуух юм байвал асуугаад ерөнхийдөө нөгөө заримдаа тоогоо авсан хүмүүс би хэрэгжилж чадахгүй байна, юмаа яг зөв хэрэгжилж чадахгүй байна, би энийг сурмаар байна, тэрийг сурмаар байна гэсэн хүмүүс маань одоо манай энэ 7 хоног болгон болж байгаа энэ хичээлүүд дээр ирээд энийг сурч болно. За тийм болохоор эхний хоол маань дандаа нөгөө махтай хоолнууд байгаа болохоор би эхлээд төмсний хучмалаасаа эхлэе. За энэ маань хавтгай тоогоо байгаа. Тэгээ энэ дээрээ би ямар ч тос хийгээгүй шууд сонгоно хийгээд би өнөөдөр арай жоохон нөгөө дандаа улаан махнууд хэрэгжилж байгаа болохоор би юуны будаатай хуурга би хоньны махтай хийж байгаа. Цөөнга би өвчүүний үхрийн махтай хийж байгаа. Энэ хучмалыг болохоор би ground turkey тийм үү? Ground turkey юу хөө? Turkey юу гэдэг? За turkey-ний ground энэ татсан мах байгаа. Тэгээд би энэ дээрээ маха хийгээд, сонгоно хийгээд ямар ч тос ус хэрэглэхгүй би жоохон нөгөө маха тараагатай. Тэгээд ерөөсөө би тагаа тавиад маха ерөнхийдөө бүрэн болгож ээж тэгээд дараа нь юугаа хийн, ногоонуудаа нэмж хийн. Өнөөдөр бас миний энэ хийж байгаа хоолнууд бас ганцхан одоо мах гурил, мах төмөс биш. Яаж олон төрлийн одоо ногоонуудыг өөрийнхөө хоолнд одоо ингээд оруулаад олон төрлийн ногоо өдөр тутамдаа идэх боломжтой вэ гэдгийг өнөөдөр би та нарт бас зааж өгмөр байна. За дараачийн хоол маань цөөн байгаа тийм үү? Цөөн маань бид нар бас өвчүүний махаар хийж байгаа. Тийм болохоор бас тоогоо маань хоосон. Ямар ч тос хийгээгүй, ямар ч ус хийгээгүй, хоосон зүгээр халаацсан тоогоо байгаа. Энэ дээр би хэрцэн сонгоно хийгээд за дээрээс нь би өвчүүний мах хийгээд за бас ингээд тагаа таглчихна тийм үү. За дараачийн 3 дахь хоол маань будаатай хуурга. Будаатай хуурга маань би өнөөдөр манай салаад масын будаа агшаагч дээр хийж байгаа. Энэ будаа агшаагчн дээр би бас тоогоогоо 450 градус дээр халаагаад одоо би мах сонгоно болгоно. Би одоо жоохон багсгачих тоогоо алдсан байгаа болохоор би 400 болгочих. За эхлээд би бас хоосон тоогоон дээрээ шууд сонгоно хийж гэн тийм үү. За сонгоно хийчихэд би ийм хоньны жижиг хавирганууд авчирсан байгаа. Энэ хоньны хавиргануудаа хийгээд шууд бас дээр нь хийгээд өгнө. Ингээ хавиргануудаа дээр нь хийгээд за тэгээд бас тагаа таглчихна. Okay? That's it.
Одоо ингээ 3 хоол ингээ жигд болж гин гэсэн. Одоо би энэ хоолныхаа махыг болгож байгаа хооронд би юу яагаад одоо ногоонуудаа хийн. Би пловн хийн. Дээрээс нь би одоо энэ юун дээр хучмлынхаа махан дээр би энэ хэрчсэн юм улаан болон шар pepper юу хэ? Шинжүүг хэрчээд жижигхэн ингээ хэрчээд бэлтцсэн байгаа. За энэн дээр би бас жоохон бас спинach хийж өгнө. Тэгээд дээрээс нь төмсний хучмлынхаа төмсийг яасан байгаа. За би энэ төмсний хучмал дээр болохоор төмсөө 2 номерын салат мастрын машиныхаа 2 номер дээр төмсөө хэрчиж хийж өгч байгаа. За манай салат мастрын машиныг намайг миний видео үздэг хүмүүс бол бүгд мэдчихэж байгаа. Гар дотор хийхэд зүсэхгүй, буцаагаад эргүүлэхэд зүсэхгүй, ийшээ гар хийж болохгүй. Тийм болохоор манай энэ юу маань салат мастер маань юм хамгаалттай ирдэг байгаа, юм хамгаалттай тагтай. Энэ нэг эргүүлэлт байж шүү дээ, тий? 6 хүн юм хэрчиж байгаатай адилхан хурдтай гэсэн үг. Энэ манай салат мастрын энэ олон төрлийн 5 төрлийн хутга байгаа. Энэ 5 төрлийн хутгаар байна шүү дээ. 240 төрлийн зүсэлт хийж болно. Дээрээс нь манай энэ хутгнууд байна шүү дээ, хизээж эрлэх шаардлагагүй. Ерөөсөө мухгүй, муухай юу болохгүй, юу яахгүй, нөгөө зэвэрхгүй, одоо ерөөсөө ямар ч одоо угаагаал цэвэрлэл байж хахад 10 жил болно, 20 жил болно, яг энэ юу нь эрен байж гин гэсэн үг. Эрлэх ямар шаардлага байхгүй гэсэн. За би тийм болохоор энэ төмсөө ингээд хүүтэн усан дотор хийгээд цардуулыг гаргах гээд илүү арай эрүүл төмсний хучмал олох гээд хийцэн байна. За ерөөсөө нэг минут 2 минутын дотор мах чи ерөнхийдөө миний камерыг наашаа ойртуулад миний тоогоо үзүүлэх гэж. За ингээд мах чи ерөнхийдөө 50% ингээд болцсон байна. Ерөөсөө 1-2 минутын дотор. За махаа бол нэлээд сайн болгох хэрэгтэй. Тэгжээж бид нар ногоонуудаа хийн. За өвчүүнийхээ махыг харъя. Энд чинь нөгөө манай цөөн хийх. Энэ бас харж байна үү? Ямар ч наалталт байхгүй. Ийм их өөрөөс нь махныхын шүд гарч ирж байна. Ямар ч тос хийгээгүй, ямар ч илүү дутуу юм хийгээгүй. Ус мус ерөөсөө хийх шаардлага байхгүй. За энэ маань манай будаа агшаагч нь манай пловны хоньны мах маань шарагдж байна. Би хоньны жижиг хавиргануудаар өнөөдөр плова хийх гээд хоньны жижиг хавирганууд авчирсан байгаа. За ерөнхийдөө махнууд маань бүгдээрээ ингээд болоод юу яаж чинь тийм үү? За би вэштэй энэ юун дээр бас миний сав ханаа. Би юун дээр төвөн дээр жоохон байцаа хийн. Тийм болохоор би байцаагаа тав дээр хийчих. Тийм болохоор нэг хүн байж тэ 3 хоолыг ингээд зэрэг ерөөсөө 30 минутын дотор хийх ерөөсөө бүрэн боломжтой. Тийм болохоор зөв equipmentтэй зөв юм байх юм бол би ерөөсөө эднэрийг ийшээ шилжүүлээд ийшээ. За би юугаа байцаагаа 5 номерын юун дээр хутгаараа нарийнхаа салаатны байцаа шиг хэрчилт гарна энэс. Ихэнх хүмүүс энэ байцааныхаа голыг хайчдаг. Байцааны гол ямар ч хаях шаардлага байхгүй. Ингээ жижиглээд нарийнхан хэрчээд бүгднийг ингээ идэх хэрэгтэй. Яагаад гэвэл вэ шүү дээ энэ байцааны маань энэ гол дотор хамаг витамин минерал нь хадгалагдчихэдэг. Тийм болохоор бид нэг аваад хайчих юм бол өөрснөө нөгөө минерал витаминаа идэхгүй манай хогны сан маань айгүй гоо эрүүл хооллоод байдаг. Тэгсэн мөртлөө бид нар өөрийнхөө идэх ёстой юмыг ингээ хаяад байна. Дээрээс нь бид нар байцаа килограммаар нь авдаг учраас тийм үү бас мөнгө хайж байна гэсэн үг. За би байцаа ишээ хийчлээ. За дээрээс нь би 3 номер дээр sweet potato хийн. За би цөөвөндөө өнөөдөр яаж олон төрлийн ногоо нууж болохыг өнөөдөр та нарт үзүүлье.
За тийм болохоор sweet potato би ерөөс арилгаагүй яг хальстай нь өөрийнх нь хальстай нь бүх ногоонуудаа хэрглэж байгаа. Яагаад вэ гэхээр яг энэ ногооны хальсанд орчин бүх одоо минерал, витамин те бүх тэжээлэг юмнууд нь энэ дотроо байдаг учраас би ерөөсөө арилгахгүй байгаа шүү. За ингээд манай цөөнгийн маань ногоо маань бэлэн. За дээрэс нь би нөгөө юу хэрэгтэй байна? Пловныхаа луун гэрчээ тийм. Пловны луун би бас 2 номероор луунгаа хэрчин. Би бол пловнд бол айгүйх луун нэлээ их хийх тустай. Нэгдүгээр гоё өнгөтэй болохоос гадна бас гоё амттай болно. За ингээд пловны маань луун ерөнхийдөө бэлэн. Ахаад нэг жоох хийчих тийм үү. Луун бол ихтэхгүй пловнд луу их байх тусмаа идэг гоё амттай байдаг. За ингээ болоо. За ерөнхийдөө миний бүх ногоонууд одоо хоолнд хийхэд бэлэн. За нөгөө маань миний нөгөө хийж байгаа нөгөө turkey маань одоо би turkey-н дээр улаан шар өнгөтэй pepper хийж нэмэж өглөө. За одоо энүүн дээр би амтлагчуудаа хийн. Миний амтлагчнууд хаана? Black pepper. Тийм болохоор би одоо давс, перц, жохон garlic salt мал дуртай юм хийж болно шүү дээ. Заавалчгүй одоо ийм тийм гэсэн юм ерөөсөө байхгүй. Их амархан. За. За, pepper хийлээ. Арай жоохон бага шүү. За. Ингээд туркига нэлээд жоохон нөгөө бөөгнөрчдөг штэ тий нөгөө татсан мах чинь бөөгнөрчөөд идэг. Тийм болохоор тэгүүлэхгүй тул жоохон задлаад жижиглээд өгөх хэрэгтэй. За. За тийм болохоор одоо бид ногоогоо хийчлээ. Дээрээс нь би жоохон энэ дээр жоохон спинach хийж өгнө. Би өнөөдөр гоё өнгөтэй гоё гучмал хийж үзүүлье та нарт. Ингээд спинach дээр нь хийгээд тэгээд одоо нөгөө усан дэвтээсэн төмсөө базаад ингээд шууд дээр нь ерөөсө ногоо ерөөсө тус нь болохгүй бүх юм жигэд нэг доор болно. За амархан байгаа үстэй тий ерөөсө хэцүү юм байхгүй дээрээс нэгэн тоогоон дээр бүх юмаа хийж болно гэдэг чинь өөрийн чинь нэгдүгээр цаг айгүй хэмнэн дээрээс нь угаах дараа нь цэвэрлэх угаах юм чинь багасна. Одоо энэ 20 минутанд л болчихно. Одоо хонх дугуурлаа тэгэл 15 минут. За би нөгөө градуса жоохон ихсгээд
За ингээд жоохон давс перц төмсөн дээрээ жоохон нэмэлт давс перц хийж өгөөрэй. Яад бол бид нар нөгөө доотлих нь мах юугаа амталсан ч гэсэн нөгөө юу чин төмс чин ямар ч амтлагч байхгүй. Тийм болохоор төмсөө дээрээс нь жоохон За ингээд төмсөө одоо би хонхоод уурахыг хүлээн. За юу. За юуны маань цөөнгийн мах ерөнхийдөө болцсон байна. Тийм болохоор цөөнгийн маха давсаа нэмээд за перцээ хийгээд манай дуунаас сул перц байсан да. Сул перц давсаа хэрэглэе тэгвэл. Ганцхан юунд хэрэглэх гэж. За энэ дээр би жоохон garlic powder жоохон маа би чи garlic salt биш. Жоохон garlic salt нас гэж. За ингээд одоо бид нэр юунуудаа хийн. Ногоонуудаа хийн. Юуныхаа цөөвнгийнхаа. За энэ цөөвн дээр вэ штэ би зүг. За цөөвн дээр би энэ чи нөгөө байцаа sweet potato бүгднийг ингээд дээр нь хийгээд өгч. За энэ дээр би бас ахаад spinach хийж өгөөд тэгээд дээрэс нь би гурилаа тавь. Манай нэг консалтант надаа гоё аюу гоё нарийнхан хэрцсэн юм гурил бэлдэж өгсөн байгаа. Тэрүүгээрээ нараада баярлалаа. Манай нараа үзчихээгүүл. Манай нараагийн өөрийнх нь хийсэн татсан гурил байгаа. Би бол нэг цөөвөнд гурилыг бол зүгээр л нэг символически нэг гурил гэж үзүүлэхийн төдийл хийдэг. Илүү нөгөө ногоондоо илүү ач холбогдол өгөөд тийм болохоор би нэх их амар их одоо бас гурил хийх бас дурггүй. За яалтчгүй нөгөө юу юм даа л гэж бодоод цөөвөн юм даа гэж бодоод гурилаа жоохон хийчлээ. Тий. За ингээд таглаад хонхоод уурхаа сонсон. За дараагийн хоол. Дараагийн хоол маань манай юутэй плов байгаа тийм үү? Гой үнэртэж байна уу та нарт? За нөгөө гой хоньны маань хавраг ингээ гоё өөхн гараад гоё үнэр гараад зүгээр супер байна. За энэ маань энэ дээр миний перцэн байгаагүй л манай перц. Энэ шүү дээ. За энэ дээр би жоохон перц. За жоохон garlic salt хийчихье. Тэгээ би юун дээр ground cumin хийдэг. Ground cumin, пловондоо би cumin хийх дуртай. Энэ хоньны махтай аюу гоё хосолж өгдөг байгаа. Cumin. За тэгээд би лаврын навч. Лаврын навч хийгээд өгчлөө. За тэгээд энэн дээр одоо би луунга хийн. Луунга хийлээ. За дээрэс нь би будаага хийн. За би 2 аяг будаа хийцэн байгаа. Угаагаад
бэлтгэсэн байгаа будаа. За би энэ чи 2 аяга будаа хийсэн учраас нэг ойролцоо усаа хэмжиж агаад ерөөсөө будаагаал дэвтэх маягийн ус хийн. Тэхээс биш их ус хийхгүй, яад бол махнаас ч бас аюу шүл гарч байгаа учраас тийм амар их ус хийх шаардлагагүй. Тийм болохоор ингээд юу яагаад за би энд яг л тарааж өгөөд нөгөө ястаа мах болохоор би ингээ хөдлөгч жагаад нөгөө будаагийн сайн доошо оруулж өгч жагаад тэгээд будаагаа ингээ сайн дараад нөгөө усандаа оруулаад өгдөг байгаа ш. Тийм болохоор усанд л орсон л байхад бол ахаад ус нэмэх шаардлагагүй. За ингээд за ерөнхийдөө ус болчлоо гэсэн үг. За би энэ пловн дээр бас жоохон үзэм сармис хийж өгдөг. Би сармисаа бүр ингээд шууд бүтнээр нь ингээд шууд хийчдэг байгаа. Сармис идэх хэрэгтэй. Ялангуяа одоо ингээд намар болох гэж байна. Ерөнхийдөө тэгээ би ингээд жоохон үзэм бас хийгээд өгдөг. За энэ дээр жоохон ахаад одоо нэг ус мус будаа мудаа ороод ирсэн болохоор жоохон ахаад перц, жоохон гарлик солтоо нэмчээ. Тэгээ жоохон жирийн давс явуулчих. За ингээд плов маань ерөөсөө одоо их амархан. Та нар харж байгаарай. Одоо биш үү энэ нөгөө температур биш үү? Температур хэмжигч. Энийг оф хийгээд унтраагаад ахаад температур дээрээ дараад rice 1, rice 2. Энд би 2 аягнаас дээш будаа хийсэн учраас rice 2 дээр тавиад 1-ээс 2 аяг бол rice 1 дээр болчихно. 2 аяг байгаа учраас rice 2 дээр ингээд тавиад одоо энэ маань өөрөө температураа тогтчуулаад дээшээ доошоо болоод бүх юмаа тохируулаад өөрөө болчихно. Энэ би ахиж гар хүрэхгүй. Окей. За энэ тогоонууд маань хонхнууд нь ингээд дуграад эхэллээ. Тэгэхээр би энийг одоо бүр багсгаад бүр нэг болгоод 20 минут болгоно. За одоо энэ маань энэ бас дуграад эхэлж байна. Харж байна үү тий хонх дугарч байгаа. За энийг бас багсгаад бүр нэг болгоод 20 минут. Одоо ингээд хоолнууд маань бүгд ингээд 20 минутын дотор болно гэсэн үг. Окей. Айгу амархан хурдан. За дээрэс нь би будаан дээрээ жоохон нөгөө хоолнууд дээрээ би нөгөө өнгө оруулахын тулд өнөөдөр би ийм ногоонууд бэлдсэн байгаа. Энд ч би нөгөө силантро авчирсан байгаа. Силантро байна. Энд ч нөгөө дийл байна тий. Дийл байна. Ингээд эднэрийг би дараа нь яг гарахаасаа өмнө эднэрийг хэрчээд дээрээс нь ингээд цацаад хийчихнэ. Төмсний учмал дээр би бас нөгөө гарахаа юу яхаас нь өмнө 5 минутын өмнө жоохон чиз цацаж өгөөд тэгэл энэ ногоонуудаас жоохон цацаж өгөөл тэгэл easy гоё амттай бол. Та нэг 20 минут тавьчаач утсан дээр. За 20 минут бид нар ингээд хоолоо хүлээж авах хооронд байна шүү дээ. Би жоохон манай энэ салад мастер машины тухай жоохон тайлбарлаж өгөөд хүмүүст бас яаж манай машиныг авах боломжтой вэ гэдгийг нь бас хүн болгон бас мэдэхгүй байж магадгүй. Тийм болохоор би энэ машинаа тайлбарлаад манай энд машинаа тайлбарлаа яадаг гэдгийг жоохон тайлбарлаад өгье. Тийм болохоор манай энэ салад мастер машин байна вэ шүү дээ тий. Өөрөө аюу гоё юм гялалцдаг. Арчаал ахад улам гоё ингээд гялцаад гоё болоод байна. Тийм болохоор ингээд манай энэ төмөр маань бас нэг учиртай
айгүй сайн чанартай төмрөөр хийсэн учраас 10 жил 20 жил энэ салад мастер машин маань ерөөсөө зэврэхгүй, өнгөө алдахгүй, те муутахгүй тийм тусгай төмрөөр хийсэн байна. За салад мастер машин маань байна шүү дээ. Хоёр хэсгээс бүрдсэн байна. Хөл байгаа. Энэ хөл маань ингээд ийм юугаар ингээд наалтдаг ийм юутэй доороо. Тийм болохоор энэ маань safety ерөөсө хөдлөхгүй, өөрт чинь ч safe, одоо хөл гараа юу яахгүй, гимтээхгүй. Дээрээс нь гэр оронд хүүхэд байх юм бол те хүүхэд ингэж татаж чадахгүй, хөдлөхгүй гэсэн үг тийм үү. Энэ бол нилээ ингээд сайн би өөр ингээд татаад байхад ингээд хөдлөхгүй байгаа зү те. Тэгэхэд энэ маань энэ safety талаасаа айгүй чухал байгаа. За тэгээ энэ би ингэж орж ирж байгаа. Энийг ингээд салгаад би бол ерөөсөө гэртээ бол салад мастер машинаа ингээд айленд дээр ингээд үлдээчтэй. Нүдэнд харагдахаар хүн хэрэглээд байдаг. Ингээд далт хийчихээр хүн хэрэглэхгүй тийм болохоор энийгээ би угаагаа цэвэрлээл байнга одоо миний ингээд айленд каунтер дээр гэрт дотор маань галтгоонд маань байнга байж байдаг. За хэрвээ хурааяа гэх юм бол энийг ингээд салгаад өөр тийшээ шкафнда хураачих юм бол зай эзлэхгүй ингээд хурааж болно. За бас нэг юм энэ манай энэ таг шиг юм нэг юм байгаа. Энэ маань юу вэ гэхээр өөрийн чинь гарыг хамгаалдаг юм. За одоо жишээлбэл бид нэр жижигхэн одоо нөгөө ногоо жимс байх юм бол нөгөө гараараа ингэж барьж чад одоо байцаа луун шиг барьж чадахгүй тийм үү. Тэгэхэд энэ дотор ингээд гараа ногоогоо жимсээ энэ дотор нь хийгээд дээрэс нь ингээд гараа ингээд юу яагаад дараад хэрчих юм бол одоо гарын чинь зүсэхгүй, гар чинь хамгаалттай гэсэн үг. Тийм болохоор ерөөсө гар зүрсэн гэдэг аюул ерөөсө байхгүй. Хэрвээ бид нэр зөв ашиглаж чадах юм бол ямар ч гар зүрсэх ямар ч аюул байхгүй. Би түрүү хэлсэн тийм үү. Нэг эргэлт маань ерөөсө манай энэ машины нэг эргэлт маань 6 хүн юм хэрчиж байгаа юм шиг хурдтай гэсэн үг. Тийм болохоор манай энэ ногоо хэрчих маань ерөөсө юм мэдрэг бэлдэж байхад ерөөсө салаад идэр бол ерөөсө 5-аас 10 минутын дотор хэдэн төмпөнд салаад хэрчиж болно. Окей. За дээрэс нь би өнөөдөр хэлсэн тийм үү. Манай энэ салаад машины энэ хутгнууд маань ерөөсө мохохгүй, эвдрэхгүй, ерөөсө юу яахгүй, юу ирлэх мэрлэх ямар шаардлага байхгүй. Тийм болохоор энэ маань ерөөсө би бол хутга ирлэх айгу дурггүй. Тийм болохоор манаа тэгж хутга эргэлдэг ч хүн байхгүй. Тийм болохоор энэ маань айгу одоо тийм олон жил одоо ямар ч ирлэх мэрлэх ямар шаардлага зүгээр халуун усаар угаагаал цэвэрлээл хатаагаал тавихад ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Дээрээс нь би хэлсэн тийм үү манайх юм 5 төрлийн янз янзын хутгатай. Энэ 5 төрлийн хутга маань 240 төрлийн зүсэлт хийдэг. Ямар ногоо, дээшээ барих уу, доошоо барих уу, ингэж барих уу, тэгэж барих уугаас шалтгаалаад янз янзын төрлийн, аюул олон төрлийн 240 төрлийн зүсэлт хийж болдог. Тийм одоо мундаг юм машин байна. Энэ маань бас дээрээс нь тог хэрэгэлдэггүй учраас хөдөө аваа явчиж болно, хотелд аваа явчиж болно, пикникт аваа явчиж болно. Тэгээ хэрэглэхэд бүрэн одоо боломжтой гэсэн үг. Окей. Тийм болохоор ийм одоо гоё ийм машин байна. Манай энэ машиныг үнэгүй авах боломжтой. Тийм болохоор бид нартай холбогдоод биднэрт 3 гэр бүл санал болгоод тэр 3 айлч манай офис дээр ирээд шоу үзэж болно. Эсвэл бид нар гэрт нь очиод юу яагаад манай шоу хоолны хичээлийг үзүүлээд тэр 3 айлаа өгсөний дараа бид нар энэ машины чинь өгнөө. Тийм болохоор бид нартай холбогдоод яаж энэ машин авах сонирхолтой хүмүүс байх юм бол манай Чикагод байдаг хүмүүс бол шууд ирээд манай офис дээр хичээл үзэж болно. Эсвэл бид нар яваад очиж болно. Хэрвээ өөр хотуудад байдаг айлууд байх юм бол бид нар онлайнаар Zoom-ээр видео кол хийгээд хичээлээ бас заагаад тэрийг бас гэдэг хичээл үтсэнтэй бас тооцсноо. Тийм болохоор бид нар бас virtual одоо өөр хотуудад байгаа хүмүүст virtual Zoom-ээр бид нар хоол бас яаж хийдэг нөгөө презентацийн бас Zoom-ээр хийж болно шүү. Цаг хэд болж байна? 20 минут болсон уу? 20 минут болцсон уу? Болцсон уу тий? Ийм урд нь уу? Оо тийм үү. За. За тэгвэл би одоо нөгөө юунуудээ арай л 20 минут болоогүй юм шиг сан. Та түрүүн арай л болоогүй хаа. Та өөр цаг хараад байна. Тий, арай л болоогүй. Би яагаад цаг асуугаад байна гэхээр би нөгөө нэг одоо энэ тогоочин одоо ингээд нөгөө тага 5 минут болсон байна. Тэгнэ. Тэгэхээр 15 минут бас байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр бид нар энэ 15 минут хүлээж авахдаа бас нэг би бас өөр информацуудаа бас хэлэнгээ.
Одоо би яагаад энийгээ ингээд хөдлөхгүй үлээгээд байгаа. Одоо миний 3 хоол гуруулаа өөрснөө ингээд болж байна. Би ерөөсөө энд гар хүрэх шаардлагагүй, онгоолгоод ингээд хутгаад ингээд үзээд авах ямар шаардлага байхгүй. Хоол маань өөрөө болоод яг одоо тэр 20 минут чинь дуусныхаа дараа би энэ юугаа онгоолгоод үзнэ. Яг тэгвэл одоо байна шүү дээ. Энэ юу чинь тагнууд чинь бүгд ингээд төгжигдөөд уур нь бүгдээрээ дотроо төгжигдсэн байна. Тэгэхээр яагаад бид нар ингээд нэг номер дээр ийм баг гал дээр ийм хурдан хоол болоод байна гэхээр манай энэ ерөөсө технологи маань салаад мастрын технологи маань ерөөсө таг нь өөрөө өөрийгөө төгжөөд одоо яг нөгөө нэг төгждөг нөгөө нэг pressure cooker шиг өөрийгөө төгжөөд тэгээд эндээс ямар ч уур гарахгүй байгаа учраас энэ дотор усгүй тосгүй хоол хийхээс гадна хоолчийг хурдан амттай дээрээс нь шимт хижээлээ 93% хадгална гэдгээрээ айгүй чухал байгаа. Яагаад тэгэхээр энэ баг гал дээр болж байгаа хоол маань ерөөс нь өндөр температур дээр болохгүй байгаа учраас хоол маань яг витамин минералаа бүрэн одоо хадгалж үлднэ гэсэн үг. Бид нар яагаад одоо жирийн хоолнууд витамин минералаа тэгж авч үлдэж чадахгүй байна гэхээр бид нар 100 градусаас дээш тийм үү? Одоо 100 градусаар ус буцалдаг шүү дээ. 100 градусаас дээш хоолчин айгүй өндөр температур дээр болоод байгаа учраас дээрүүд одоо эмчнэр одоо тийм үү эмнэлгийн тоног төхөөрөмжөө шипризээ яаж ариутгадаг байсан юу устай халуун усанд буцалгаа тийм үү 30-40 минут буцалгаж ариутгадаг байсан. Тэр ариутгаж байгаа маань яаж байгаа юм бэ гэхээр бид нар вирус, микроб, бактери устгах гэж тэрий чинь хийж байгаа тийм үү. Тэгэхээр бид нар өөрийнхөө хоолыг 30 минут, 40 минут өндөр градусан дээр 100-аас дээш өндөр градусан дээр буцалгаад 30-40 минут олгоод ахаар яаж ингэж бас хоолоо бид нар ариутгах чинь гэсэн. Хоол ариутгах гэнэ гэдэг чинь нөгөө ногоонд байдаг минерал витаминээ бид нар бүгднийг алаа хийчихэж байна гэсэн. Бид нар өөрснөө айгүй үнэтэй дэлгүүрээс органик, үнэтэй цэнтэй ногоо авчаад тэр үнэтэй цэнтэй ногоогоо хоол хийх процессэнд бүгднийг ингээ алаа хийчихаар ерөөсөө хоосон мөнгөө зүгээр ингээд хайж байгаатай яг адилхан гэсэн. Ойлгож байна уу те? Яагаад тэгэхээр вэ шүү дээ? Энэ ногоо маань энэ одоо өөрийнхөө энэ витамин минералыг хадгалж үлдэхийн тулд ерөөсөө 80 манай энэ тогоон дотор болж байгаа хоол маань 86-аас 87 градус дээр манай энэ хонх дуурч эхэлдэг. Энэ хонх маань ерөөсөө энэ минерал витамин ногооны чинь шимт хижээлийн одоо авраарай гэсэн одоо нөгөө дохио өгж байгаа одоо дохиол гэсэн үг. Тийм болохоор энэ хонх дуурсны дараа бид нар яагаад галаа бууруулж байгаа юм бэ гэхээр манай энэ тогооны доторх температур маань 86-аас 87 градус болчихж байгаа учраас энэ хонх дуурахаар бид нар галаа багсгаж байгаамаа. Тэгжээж бид нар энэ ногоо жимснийхаа шимт хижээлийг 93%-аар хадгалж үзээд бид нар хоолноосоо шимт хижээлээ бүрэн авах тэр боломж чинь үүсэж байгаа гэсэн үг. Дээрээс нь энэ олон төрлийн өнгөтэй ногоонууд маань одоо ногоон, шар те янз янзын өнгөтэй ногоонууд маань янз янзын минерал, витамин хадгалж байна гэсэн. Тийм болохоор энэ ногооны чи өнгө хэрвээ хоол болсны дараа яг энэ гой улаан өнгө, шар өнгө, улбар шар өнгөөрөө байхгүй, өнгө нь алга болсон, ногооч уусаад алга болсон байх юм бол ерөнхийдөө та бүх ногоогоо алдсан байна л гэсэн. Ерөөсөө ямар ч шимт хижээлгүй хоосон одоо калори, хоосон хоол идээд байна гэсэн. Тийм болохоор бид нар яагаад нэмэлт одоо витаминууд уугаад байгаа юм? Бид нар витамин С, витамин Д, кальц, магнез гэдэг янз янзын витаминууд уугаад байдаг тийм үү? Яагаад уугаад байгаа юм гэхээр бид нар хоолноосоо өдөр тутмынхаа хоолноос бид нар тэр минерал витаминээ нөхөж биед чи очиж чадахгүй байгаа учраас дээрэс нь бид нар хоол их процессэнд бүгднийг алаа хийчихэж байгаа болохоор бид нар зүгээр л хоосон зүгээр гитсээ дүүргсэн хоосон калори хоосон юм л идээд байна гэсэн. Тэгсэн мөртлөө бид нар толгоондоо би ногоо жимс идээд байна л гэж бодоод байдаг тий. Тэгсэн мөртлөө бид нар ерөөсө хоосон ямар шимт хижээлгүй хоол идээд байна гэдгээ ерөөсө ойлгохгүй. Тийм болохоор бидний одоо би хэлээд байгаа тийм үү манай офис дээр ирж болно бид нар эсвэл танаа гэрт чи яваад очиж болно эсвэл зумээр бид нар энэ яаж энэ шимт хижээлээ хадгалаад яаж энэ шимт хижээлээ хоолоо зөв ингэж зөв процессор эрүүл аргаар одоо ингэж хоолоо хийх ёстой юм бэ гэдэг тэр хичээлийг бид нэр зааж өгч өөрт чинь худалдан авалт хийхээс өмнө тийм үү бид нар та нарт амсуулж, бариулж, үзүүлж, харуулж ээж юмий чинь одоо худалдан авах тэр боломжийг чинь өгч байна гэсэн үг. Тийм болохоор одоо дэлгүүрт очиод бид нар одоо жишээлбэл ногоо авахд энэ ногоогоо идэж амсаж чадахгүй тийм үү зүгээр л очиод худалдаад авдаг тийм үү. Тэгэхэд салаад мастер дээр бид нар энэ бүх юмий чинь идүүлээд, амсуулаад, бариулаад, үзүүлээд, харуулаад, тайлбарлаад бүх юмий чинь ингээд үзүүлчээж юмаа
худалдаж авах тэр боломжийг чи өгдгөө гэдгээрээ бас нэг өөр нэг манай одоо маркетингийн бас нэг онцлог байна. Бас тэрэн дээрээ байгаа. За дээрээс нь би өнөөдөр аюу их олон ийм ногоон ийм одоо яншуу байна те. Дийлийг монголоор юу гэдэг юм бол? Укроп багхгүй орсоор. Тэгэхээр одоо мэдхгүй монголоор юу гэдэг нэг өвөрцөө, дарсан өвөрцөө, салаад малаад нь тийгээд байдаг шүү дээ. Тэр багхгүй юу? Тэр укроп гэд орсоор одоо укроп гэдэг одоо монголоор энэ мэд. Энэ болохоор яншуу. Би яагаад ийм олон төрлийн ийм ногоонууд энэ амтлагч ногоонууд энэ дээр энэ хоолн дээр хийх гээд авчирсан бэ гэхээр нэгдүгээрт энэ дотор маань аюулгүй олон гоё витамин минералууд байхаас гадна одоо жишээлбэл энэ яншуу маань байна шүү дээ тий хүний биенээс хор гадагшлуудаг токсик хорыг гадагшлуулдаг гэдгээрээ бас нэг өөр нэг өвөрмөц юм байна. Дээрээс нь ямар бүр хор гадагшлуулдаг вэ? Хүнд металлын одоо бид нар чинь олон төрлийн янз янзын тогоонууд дээр хоол хийж байгаа. Тэр тогоонууд маань ямар материалаас шалтгаалаад янз янзын химийн бодис болон хүнд металлын одоо юунууд хорууд өөрөөсөө ялгаруулж энэ хоолтой чинь холилдоод өөрийн чинь биед ордог. Тийм болохоор энэ ногоонууд маань өөрийн чинь биег цэвэрлэхэд бас айгүй тустайгаас гадна айгүй гоё амт оруулдаг. Тийм болохоор энэ хоолны маань амт биш шүү дээ. Заавалчгүй давс хийж амт оруулах биш юм гоё төрлийн ногоо тохор юу амт оруулвал одоо илүү одоо биднэрт юутэй гэсэн үг. Одоо бидний бие эрүүл мэндэд одоо илүү юутэй гэсэн. Минут хэд болж байна? Хэдэн минуттай байна? Одоо 12 минут дутуу байна уу? 12 минут болж байна. За тэгэхээр 8 минут 5 минутын дараа ерөнхийдөө манай хоолнууд бүгдээрээ болно гэсэн. Тийм болохоор манай будаа агшаагчн дээр 17 минут гараад ирсэн байна. Энэ будаа агшаагчны энэ одоо 20 минут дутуу болоод ирэхээр будаа агшаагчн дээр чи ингээд цаг гараад ирдэг. Одоо ингээд 17, 16, 15, 11, 2 гээд ингээд юу тоон багассаар агаад 1 минутан дээр хүрээд цаг нь дуусахаар 150 градус дээр тэр 150 градус гэдэг маань энэ хоолыг чинь халуунаараа нь барина гэсэн. 150 градус дээр байхад энэ будаатай хуурах чинь 12 цаг халуунаараа байх боломжтой. Тийм болохоор одоо зочин ирдэг ч юм уу эсвэл хүүхдүүд чинь сургуулаасаа ирээгүй, арай болоогүй, эртхэн хоолоо хийгээд бэлдээ тавьчих юм бол ингээ халуунаар нь 12 цаг хүртэл энэ халуунаа барих боломжтой гэсэн үг. Тийм болохоор за би одоо энэ юунуудээ ногоон сонгон, энэ яншуу, энэ дийл идрээ би одоо гоё хэрчээд хоолндоо хийхэд бэлэн болгоод тавьчих. За тийм болохоор хэрвээ асуух юм байгвал бид нартай холбогдож болно, бид нартай холбогдоод манай хичээл сууж болно. Манай хичээлүүд ямар ч үн төлбөр байхгүй. Тийм болохоор өөрөө манай офис дээр ирээд үзэж болно. Эсвэл манай хол амьдардаг бол бид нар бас гэрлүүчээ яваад очих боломжтой. Тийм болохоор найз нөхдөөдтэйгээ ганцхан гэрээ эзэхтэй биш. Нөхөр хүүхэдтэй гэр бүлээрээ манай хичээлийг үзэх юм бол гэр бүлээрээ энэ эрүүл хоол гэж юу байд юм бэ? Яагаад бид нар энэ ногоо жимснийхаа одоо шимт хичээлийг яаж хадгалах ёстой юм бэ гэдгээ бүгдээрээ гэр бүлээрээ мэдэх нь аюул чухал. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ гэрээрээ тийм үү ширээгээ тойроод бүгдээрээ хоол хийж иддэг учраас хэрвээ энийгээ бүгдээрээ ойлгох юм бол дараа нь ээлж нь өглээд авахгүй те эрүүл хоол идсэнгүү гэж үгэлэхгүйгээр одоо ингээ бүгдээрээ яаж одоо эрүүл хоолыг яаж идвэл сайн байд юм бэ гэдэг мэдлэгийг гэр бүлээрээ одоо сонсож мэдэж манай хичээлд суугаарай гэж зөвлөмөр байна. За би дийл хийчлээ. Юугаа хийчлээ? Би бас жоохон ногоон сонгон хийгээд тэгээ бүгднийг ерөөсөө би холиод бүгднийг бүх хоолн дээрээ хийнэ гэсэн үг. За энэ бас манай салаад мастрын Santoku knife нөгөө Япон маягийн юу. Манай энийг бас бэлгэнд авч болно. Манайх ерөн ганцхан тогоо биш бас галтгооны бүх төрлийн аксессуарууд бас зардаг. Одоо хутганы сет байна. Тийм үү манайх бас данх зардаг, боолнууд зардаг. Янз янзын одоо галтгооны хэрэгслүүд бас манай салаад мастрын
брендийнхыг авч болно. Хэрвээ сет авах юм бол ерөнхийдөө ихэнх юмнууд бүгд үнэгүй бэлгэнд орж ирдэг. Би бас нэг гоё юм үзүүлмээр байна. Манай энэ салаад мастрын хайч байгаа. Энэ хайчийг бас хүмүүс аюух мэдтгүү. Энэ маань цэвэрлэхэд амархан ингээд өөрөө салчдаг. Дээрэс нь энэ маань ерөөсөө төмөр, загас дахиан эдрийг бүгднийг ингээд хичээд одоо нөгөө гахаа мах эдэр нөгөө шарсан гахаа мах эдрийг хайчлахад айгүй тохиромжтой, айгүй эр сайтай, айгүй чанартай тийм хайч байгаа шүү. Тэгээ манай сеттэй бас үнгөө бэлгэнд авч болно. Эсвэл энийг бас худалдаж авах боломжтой. За ингээд бүх юунууд маань ингээд бэлэн хоол болохыг л одоо хүлээж байна. Бусад юм бол бүгд одоо бэлэн. Тийм болохоор та нар харж байна уу тий хоол хийх гэдэг маань ерөөсөө амархан, хурдан ямар ч одоо ингээд ядраад, хөлс гараад ингээд сандраад ах ямар ч юм шаардлагагүйгээр би одоо ингээд 3 төрлийн хоол өөртөө чи өнөөдөр яаж амархан ерөөсө ганцаараа ингээд галтгоонд манай салаад мастер машин тогоонууд ч байхад ингээд хангалттай 3 хоолыг ерөөсө ингээд 30-аас 40 минутын дотор ерөөсө ганцаараа хийх бүрэн боломжтой. Тийм болохоор ингээд хажуугаар нь галтгооноо цэвэрлж угаах юмнуудаа угаагаад хүүхдтэйгээ очиод хичээлийг хийж болно, гэр орноо цэвэрлж болно, ном уншиж болно. Ерөөсө одоо ерөөсө ингээд гарнаас ерөөсө ингээд тогоонууд чи ерөөсө ямар ч хамааралгүй учир одоо би ерөөсө юу ч хийхгүй ингээд хараа зогсоод байгаа үстэй тий. Тэгэхээр ийм хоол хийн гэдэг процесс маань ихэнх хүмүүс яагаад одоо хоол их дургүй вэ гэхээр тийм үү нэгдүгээр цаг их авдаг тийм үү бүгдээрээ яаруу санд руу ажилласаа орж ирээ ядарсан байгаа учраас хурд нэг юм хоол ундаа хийчихэд амармаар байдаг тийм үү. Тэгэхэд ингээд галтгоонд ингээд цаг 2 цаг зогсоод ах ямар ч тийм завгүй байдаг. Ялангуяа Америкт байгаа бид нар бол ерөөсөө байнгын ажлын цаг маань ерөөсөө нон-стоп ажилтаа байдаг хүмүүс бол ерөөсөө хоол ингэж одоо тухтаа ингээд юу яагаад 1-2 цаг ингээд хийгээд ах ямар ч хийх боломжгүй. Тийм болохоор хүмүүс айгүй гаднаас бэлэн хоол авах тийм үү? Эсвэл хөлдөөцсөн одоо бэлтгэл одоо процесс хөргөчнөөсөө шууд аваад микровейвэнд хийгээд иддэг тийм хоолнууд одоо амархан гээд идээд байдаг боловч тэр хоолнууд маань ерөөсөө ямар ч шимт хижээл байхгүй. Дээрээс нь ямар материалаар юугаар яаж хийж ямар их тостой, давстай юунд ясныг нь бид нар мэдэхгүй байгаа учраас цэвэр нэгдүгээрт тийм үү? Цэвэр, эрүүл, хурдан, амархан, дээрээс нь шинэ хоол өдөр болгон та нар гэр бүлдээ, хүүхдүүдтэй, нөхөртөө те ажлаас нь орж ирэхэд гоё хоол ингээд амархан хийх юм боломжууд одоо ингээд салаад мастер өгч байгаа шүү гэдгийг бити мартаарай. Дээрээс нь манай манай компанид хэрвээ та хоол хийх дуртай, эрүүл хэв маягт дуртай тийм үү? Өөрийнхөө одоо юуг эрүүл мэндэд анхаардаг, одоо өөрөө шинэ юм суралцъя. Дээрээс нь бас хажуугаар нь нэмэлт орлого олъё гэж бодож байгаа байх юм бол манай компанид бас консалтангаар ороод миний одоо ингээ хийж байгаа юмнуудыг бүгднийг суралцаад бид нартай цуг ажиллаад бас нэмэлт орлого олох бас боломжтой юм бизнес opportunity бас байгаа шүү гэдгийг бас бити мартаарай. Тийм болохоор хэрвээ сонирхчээгүй ялангуяа одоо хүүхдүүдэд хараад байж байгаа ээжүүд байна. Одоо гэрээсээ гарч чадахгүй тийм үү? За 1-2 цагийн завтай хүүхдүүд нь сургууль явна уу, явахгүй нь ерөнхийдөө их зам муутай өөр ажил хийх ямар ч боломжгүй ээжүүд байх юм бол та нар тэглээ тэргүй гэртээ хоол хийж байгаа тийм үү? Гэртээ хоол хийнгээ мөнгө олох, орлого олох бас боломж байгаа шүү. Тийм болохоор надтай холбогдоод хэрвээ илүү мэдээлэл авмаар байвал манай офис дээр ирээд уулзаж болно. Манай open house одоо манай энэ хоолны хичээлүүдтэй хичнээн манай тоогоо гэрт чинь байхгүй ч гэсэн манай офис дээр миний одоо энэ зар тавьж байгаа бүх хичээлүүд бүгдэнд нь нээлттэй заагуулчгүй манай кастомер заагуулчгүй манай салаад мастрыг худалдаж авсан байх шаардлагагүй. Тийм болохоор манай ирээд хоол амсаад эрүүл хоол гэж юу байдгийг яаж шимт хичээлэн хадгалтын те яаж олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалж болох вэ гэдэг тэр олон үнэтэй цэнтэй мэдээллийг биднээс авах боломжтой. Тийм болохоор ерөөсөө санаа зовлтгүй манай офис дээр байнгын одоо ингээд 7 хоног болгон болж байгаа хичээлүүд дээр нээлттэй хинч ирж болно. Ямар ч үн төлбөр байхгүй бүгдээрээ ирээд сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За хэдэн минут болж байна? Яг 20. За тэгвэл юунууд манай будаан маань байна шүү дээ 9 минут үлдсэн байна. Тийм болохоор би будаан дээрээ бас нэг жоохон өнгө оруулах гээд би жоохон горох хийгээд сүүлийн 10 минутад нь ингээд
хийгээд одоо энэ чинь 8 минут дутуу байна тийм үү? 8 минутын дараа гоё өнгөлөг гоё горохтой амттай тижээлэг гоё хоол болно. За дээрээс нь манай цөв. За ингээд тоогоо чи ингээд авагдахгүй таг нь ингээд татагдаад ингээд төгжигдсэн байгаа тийм үү? Ингээд авагдахгүй байна. Тэгэхээр яаж энэ тоогоо онгойлгох вэ гэхээр ингээд сайн сэгсрээд эхлээд ингээд сэгсрээд ингээд эргүүлчихээр ингээд тоогооч. Энэ харж байна ямар их уур ус энэ ч үүссэн байгаа тийм үү? Тийм болохоор энэ дотор бид нар ямар ч ус хийгээгүй, тос хийгээгүй байхад бариулаа. Манай бариулнууд бүгдээр авагддаг. Жижиг том бариул чинь бүх тогоонууд чинь таарна. За ингээд хардаа та нар цөв нь ийм гоё өнгөлөг ногоонууд маань бас яг тэр чигээрээ та энэ юу амсаадах та болчихоо. Sweet potato. За ингээд цөв маань nice бэлэн. Гоё байгаа үстэй. За тэгэхээр бид нар энэ дээр жоохон ногоон сонгон жоохон нөгөө cilantro юунесээ бас дийлнээсээ жоохон бас амталж хийж өгөөд. За цөв бэлэн. За дараачийн хоол. Харж байна ийм их ус гарч байна. Наардаа. Ийм их ус гарч ирж байна. За тэгэхээр би одоо вэ штэ. Нөгөө хучмал маань ерөөсөө юу яагаад ах шаардлагагүй зүгээр сэрээгээр харагдаж байна уу камер дээр. Сэрээгээр энэ харж байна ингээд зүсэлтэн тэр чигээр байгаа үстэй. Тэгэхээр манай энэ ногоо маань ерөөсөө юугаа алдаагүй. Нэгдүгээр витамин минерал алдаагүйгаас гадна өөрийнхөө энэ харж байна уу те энэ зүсэлтүүд нь яг тэр чигээр байгаа үстэй. Тэгэхээр би зүгээр ингээд сэрээгээр ингээд mash potato. Өөр ингээд тусдаа нөгөө нэг юу муугаар ингээд зураад ингээд нухаад юу яагаад ажил гаргаад ах шаардлагагүй. За би энэ дээр байна шүү дээ одоо. Нөгөө ахаад ногоон юунесээ жоохон хийж өгөөд. Жоохон ногоон сонгон хийж өгөөд. Тэгээ би дээрээс нь жоохон чиз хийгээд тагаа нэг 5 минут тагалчих. Тэгээ хоол маань бэлэн. Чиз чинь ерөөсөө melt хийхэд амархан шүү дээ. Нэг утахгүй. Тийм болохоор за ингээд тагаа таглаад болоо. За энийг унтраана. Энийг off. За плов харах уу? За плов маань 5 минут арай жоохон болоогүй. За тэгэхээр ингээд цөөвн маань болсон. Бүгдээрээ цөөвнга амсаж үзэж болно. Ямар ч түлэгдээд наалдаад юу яасан юм байхгүй. Хуурай юм ерөөсөө байхгүй. Аюу гой шүүслэг харагдаж байгаа үстэй тий. Тэгэхээр одоо ингээд цөөвн маань за би та нарт тавган дээр аяглаад өгье. За ингээд бүгдээрээ цөөнга амсаад үзээд надад мэдрэмжээ амт ямар байна? Юу мэдрэгдэж байна? Хуваалцаарай. Энэ камераар лайв үзэж байгаа хүмүүс бас сонсог. Гоё байгаа үстэй. Ийм цөөн байвал одоо өдөр болгон ч идсэн болно үстэй энэ чинь. За ингээд манай цөөн маань бэлэн. За одоо чиз маань жоохон melt хийх. Ингээд melt хийчих чардаа. Ийм хурдан. За одоо энийг болохоор бид нар манай салат мастрын turner-оор юу. Энэ бас манай салат мастрын ийм нөгөө өндөг гамбар мамбар хуушур муушур эргүүлдэг ийм turner байгаа. Энийг бас манай
тогоо авсан хүмүүс бас бэлгэн давах боломжтой. Сет авч байгаа хүмүүс би дандаа ямар нэгэн гой бэлгэнүүд дандаа заавал дагалдаж өгдөг байгаа. Дээрээс нь биднэрт хэрвээ хүн санал болгоод ч гэсэн бас ингээд ийм бэлгэнүүд бас авах боломжтой шүү. За тийм болохоор одоо төмснийхөө хучмлыг харъя бүгдээрээ. За хардаа. Ийм их шүүстэй. Спиначтай. За. За, энэ нөгөөх нь хаана? За. За манай камераар лайв үзэж байгаа хүмүүсүүдийн шүс нь гоочж байгаа хаа тий. Дөрүүлээ өстө нэрээ сайхан идэхэндээ өнөөдөр. Тий. За ингээд харж гин үү тий. Ямар ч түлэгдэлт байхгүй, бүх юм гоё жигд болсон байна. Энэ хучмал маань тэгэхээр дотроо өчнөө олон гоё төрлийн ногоотой. Энэ ногооны та нар энэ пепперийн өнгийг хардаа яг гоё улаан өнгөөрөө, шар өнгөөрөө яг тэр чигээрээ байгаа. Окей. Ингээд юу яач шалж байгаа халцсан яагаад муухай олчдаг те. За будаа маань ерөөсө 2 минут гэж юм. Гэхдээ ерөнхийдөө би бол болцсон бах гэж бодож байна. Би зүгээр будаагаа амсаад үзье. Болцсон. Болцсон. За би энэ саримсыг гаргаад дараа нь та нар өөрснөө тавган дээр нэг саримс аваад идээрэй. Энэ хартаа. Пловста тасарха. Ийм гоё. За хавирхтай, хоньны хавирхтай плов маань ингээд бэлэн. Өнгө гоё байгаа зү. Ийм гоё өнгөтэй хардаа. Ийм гоё ногоонууд маань бүх өнгөөрөө ялгарагдаад те. За. Плов бэлэн. Тавган дээр зай байна уу? За. Зарим яснууд амар том. За. За. За тэгээд нэмээд ахаад дараа нэмэж авч бол. Ямар вэ? Ийм гоё хоол. Ийм амархан ерөөсөө хүс гарахгүй. Би одоо ингээ 3 хоол ямар ч ядарсан юм байхгүй. Их амархан, хурдан, амттай энэ хоолнуудын тавган дээр байгааг нь харуул та. Ингээд ийм гоё цөөн байна. Цөөн дотор бид нар ямар ч ус тос хийгээгүй. Төмсний хучмал байна. Ямар ч ус хийгээгүй, ямар ч тос хийгээгүй. Плов байна. Энэ дотор мэдээж будаа агшааж байгаа учраас будаан дотор бол ус хийсэн. Тэгээс ямар ч тос өдр хийгээгүй. Гэхдээ та нарын ногоонууд энэ хоолны чинь өнгө байдлыг нь харж байгаа те. Ямар ч тийм хуурай, тийм юу өдр ерөөсөө байхгүй. Яг гоё өнгөөрөө бүх юм гоё супер гоё харагдчихэв. За тэгээд манай дараачийн хичээлүүд дээр ирээрээ бүгдээрээ манай дараачийн хичээлүүд дээр ийм гоё хоол идэх боломжтой. Шинэ хоол сураарай. Тогоогоо яаж хэрэглэхээ сураарай. Дээрээс нь яаж амархан гэрээ нөхцөл өдөр тутамд ерөөсөө 30-40 минутын дотор ийм амархан гоё олон хоол хийх боломжтой. Мэдээж одоо нэг айл ийм олон хоол хийхгүй бах тийм үү? За сайндаа нэг плов хийгээд салат хийгүүлтэй тэгээ болох бах. Тэгвэл би өнөөдөр та нарт 3 хоолыг нэг хүн ганцаараа галтогоонд ийм хурдан амархан ямар ч хөлс möс гарахгүй ямар ч тийм ядарч мадарахгүйгээр ийм амархан гоё одоо хоол хийх боломж байд юм аа гэж хэлмээр байна. Ихэнх хүмүүс намайг одоо амарлаг хоол идэг гэж бодоод байдаг. Манай гэрийнхэн намайг сайн мэдж байгаа. Би бол идэхтэй сайн. Тэгэхээр хоол хийх дургүй үг. Ерөөсөө манай ээж бол минь насаараа манай ээж манай гэрийн хоолыг хийсэн. Тэгээд ерөөсөө сүүлийн одоо би 3 жилийн салат мастрыг юу яагаад дилер болсноосоо хойш бол үнэхээр энэ тогоо маань намайг жинхэнэ одоо хоол хийх одоо энэ урлаг
ийм амархан байд юм бэ, гоё байд юм бэ, хурдан байд юм бэ, амархан байд юм бэ гэдэг үнэхээр мэдрүүлж чадсан ганц одоо ийм гоё бизнес байгаа. Тийм болохоор манай бас бизнесийг сонирхоорой. Яагаад гэвэл хизээч өнсөхгүй, дандаа гоё хоолны хажууд байна, дандаа гоё шинэ хүмүүстэй танилцсан, дандаа гоё аяллаар явна. Манайх 56 орнд 600 гаруй дилертэй. Би сая Европ яваад ирсэн. Одоо би 9 сард Аз номхон далайн Австралийн хуралд явах гэж байна. Би Вьетнам явах гэж байна. Дараа нь би Европ, Англид манай Английн одоо хурал 9 сарын хурал болох гэж байна. Ингээд дэлхийд даяар аялангаа ажиллаа хийнгээ, бас дээрэс нь газар үзэнгээ мөнгө олоод бизнесээ хийгээд явуулах одоо ийм бүрэн боломжтой. Ийм одоо гоё бизнес одоо би өөр хаана байдгийг мэдэхгүй. Манай салаад мастрын үнэхэрийн одоо энэ бизнес маань намайг бол үнэхэрийн одоо амьдрал ийм гоё байд юм байна гэдгийг үнэхэрийн мэдрүүлж чадсан бизнес маань болж чадсан. Тэгээ би өөрийгөө энэ бизнесээ учирсанд энэ бизнесийг хийгээд одоо 3 жил болж байгаа. Үнэхэрийн дандаа баяртай байдаг. Тэгээ энэ бизнесээрээ дамжуулаад би нэгдүгээр айгүй олон таньдаг мэддэг хүнтэй болохоос гадна хүнд айгүй гоё сайхан мэдээлэл түгээж, эрүүл хоолны мэдээлэл түгээж те. Дээрээс нь би өдөр болгон хүмүүст үнгүү хоол өгч те. Дээрээс нь айгүй буянтай юм ажил хийж байгаа гэдэгтээ үнэхээр дандаа баярлж авдаг. Тийм болохоор манай кастомерууд намайг дэмждэг, ойр дотны хүмүүстэй бүгдэнд нь бас баярлаа гэж хэлье. Тэгээ дараагийн хичээл болтлоо. Бүгдээрээ баяртай. За бай.